За намайг Чулпын ган төмөр гэдэг амбул долуулаа эхнэр 5 охинтой ийм хоо манай эхнэрийг амгалан гэдэг 16 оноос хойш төвлөрч энэ ашаагараага өдлөрөнд татад тогтчулж ингэж одоо ястай тухтай амьдрахад бол ажиллаж хөдөлмөрлөж байна да. Гарын дорх материал ялангуяа хог хаягдал замын ажилтгууг хөвчөөл тавьж аваад хүрээд ирнэ. Нэг ийм цэвэр өснөөс байж бол замаасаа барайл хүрээд ирнэ. Хүүхдүүдэд захин ахтуу амаатан сатандаа захин. За та нар тийм юмнууд байвал хадгалж байгаа надад өгөөрэй. Ийм маягаар эдний хийсэн будагны лаад, завьяны лаад энд газын лаад ондааны сав ийм зүйлүүд. Хий гэвэл аргыг олдог, хийхгүй гэвэл шалтгаан болдог гэж. За дараагаар нь бол түрүү ярьсан энэ одоо усан оргилуурыг хийсэн. Эхлээд усан сангийн зориулттай байгаа. Дараагаар тэр ноцоос аваа шууд ингээ оргилуур хийсэн. Энэ юусоо нэг хамгийн кемтэн 65 мянга. Энэ бол гараашийн зориулттай хөлөмж. Ашааны газар гарааш барих газар хэмнээд тэгээ дээр нөгөөгөө тарьж. Сонхны араануудыг зүүж яагаад тэгээ гадна дотнод ингээл гоцаасаа яатсан нодны эхэлж ирсэн байгаа. Энд бол халаалцсан шаардлага байхгүй нарны гэлдээ халчих. За усаа бол валюураа халаачих. За манайх бол энэ Улаанбаатар хотоос 25 км Баян зүрх дүүргийн хамгийн зүүн захын одоо ороонд амьдардаг. Манай энд бол интернет, телевизэн олон сууг энэ юмнууд бол бүгд чөлөөтэй. Хүүхдүүд одоо гар утсаараа хүссэн үедээ интернеттэй холбогдож дуртай мэдээлэл авч одоо ингэж харилцдаг. Гадаад байгаа гадаадын аль ч оронд байгаа найз нөхөд ахтуудыг дүрсээ хараад гар утсаараа ярих ийм боломж бүрдсэн. Ер нь одоо хотын альж аллагдсан одоо газар ийм байгаа гэж би бодож